Зээлийн гэрээ нь иргэний хуулийн 24-р бүлэг буюу 281-ээс 286 дахь зүйл заасан байдаг. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлт, мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаа өгөх үүргийг тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хилцэн тохиролцсон хүү тогтоож болно. Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт тохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хуульд өөрөө заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдна. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд энэхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.